цаана өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2022 оны 4-р сарын 30-ны орой Мельбурний зүүн захын Катон ортод шөнө болж Патрик Авенигийн 2 давхар байшин 4 амбул амьдарч байсан юм. Гэрийн эзэн 45 настай Адам Браун философийн доктор цолтой Дикийн их сургуульд харилцаа холбооны чиглэлээр багшаар ажилладаг нэр хүндтэй хүн байв. Түүний эхнэр 35 настай Чинчин Хятадаас ирсэн Мельбурн их сургуулийг төгссөн нэр хүндтэй компанид бүтээгдэхүүн зохион бүтээгчээр ажилладаг чадварлаг эмэгтэй. Тэр шөнө ойролцоогоор 10 цагийн үед гэнэт аимшигтай чанга орлох дуу гарч хөршүүд зочин сэрэв. Эхэндээ зарим нь харанхууд гардаг зэрлэг амьтдын дуу байж магадгүй гэж боджээ. Гэтэл удалгүй тусламжгүй хашаарах дуу тасралтгүй сонсогдож эхэллээ. Туслаач цагдаатууд намайг алах гээд байна. Тэр мөчөд бүгд л аимшигтай зүйл болж байгааг ойлгосон. Нэг эмэгтэй хөрш Брауны гэрлөө гүйж очин хаалгыг нь балбаж эхэлжээ. Гэвч дотроос хариу байсангүй. Зөвхөн Чинчэний аврал ирэн орилох амьсгаад нь тэмцэхдүүл төвчээтэй алганы цаанаас тод сонсогдож байв. Чинчэн урд таалга онгоохгүй байсан учраас арагшаа хойд талга руу явсан. Энэ үед өөр нэг хөрш бас иржээ. Хоёр хөрш хамтдаа хаалгыг зохиж чангаар дуудаж байсан ч дотроос хинч хариу өгсөнгүй. Гэнэт арын хашаанаас Чинчэний цухтах гэж оролдож байгаа чимээ сонсогдлоо. Тусламж гуйх дуу нулан мордож аврагдах гэж байгаа мэт санагдав. Гэтэл яг тэр мөчөд гэнэт чивчмээгүй болсон. Тэр үед нэг зөрөгтэй урш арагшаа орж хойд таалгыг эвдэн онгойлгосон байна. Тэдний харсан зүйл үнэхээр аимшигтай. Чинчэн арын зүлгэн дээр цусаалдаж амьсгалан сулхан байсан юм. Хөршүүд яаралтай цагдаа түргэн тусам дуудаж хүүхдүүдийг гэрээс гарган ойролцох аюулгүй газар авчижээ. Хэдхэн минутын дараа цагдаа эмнэлгийн багууд ирлээ. Эмч нар Чинчэнийг аврах гэж хичээсэн ч түүний авсан шархнууд аль хэдийн бүхэл төрөхээр ноцтой байв. Хэдийгээр бүхнийг хийсэн ч тэр нас барсан юм. Харин Адам Браун хөшин зогсож байсан бөгөөд цагдаа нар түүнийг тэр доор нь баривчилж байцаал давхар авч явжээ. Эхнээсээ л Адам өөрийгөө хамгаалсан осол байсан гэж зүтгэж байв. Гэвч хөршүүдийн харж сонсон зүйлс түүний яриаг цаасан. Чинчэний зүрх шимшрэн тусламж гуйсан ойрлолт цөхрөнгөө барсан тэмцэл цухтах гэсэн боловч бүтлгүүцэн орлого энэ бүхэн түүний амьдралын сүүлчийн аимшигтай мөчүүдийг илтгэж байлаа. Адамын түгцэн хаалга түүнийг аврах бүх боломжийг хаасан юм. Энэ нэрийг яг л тесрэг бомбог мэдээлбэрч тайван оруулалтын амгалан байдлыг бүр мөсөн нурааж гаднаас нь хачааргалтай харагдаж байсан энэ гэр бүлд яг юу болсон юм бол гэсэн асуултыг олонний түнд үлдээсэн юм. Тэгэхээр тэдний хооронд яг юу болсон юм бол яагаад нэр хүндтэй их сургуулийн багш өөрийн их нэрийг ингэж эрцгээгээр хөнөөх болов? Чинчэн 1987 онд Хятадын Жаншин мужид төрсөн. Тэр багасаа л сурлах сайтай онцгой авьяастай хүүхэд байв. Өөрийн ууггүй хөдөлмөр асар их хүсэл эрмэлзлийнхаа ачаар Хятадын нэр хүндтэй их сургуульд илсэн оржээ. Их сургуулаа төгсөөд ирээдүйн мөрөөдөл сурах хүсэл дүүрэн Чинчэн Австралиг зорж Мельбурн их сургууль мөрөгжүүлсэн суралцсан байна. Тэнд тэр зөвхөн мэрэгчлээ гүнзгийрүүлэн судлаа зогсохгүй судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурал, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож шинэ амьдралдаа аажмаар үсжээ. Харин хэрэг үйлдэгч Адам Браун 1982 онд Австралид төрсөн. Чинчэнтэй адил тэрч бас эрдмийн замыг эрт сонгож философийн чиглэлээр тууштай суралцаар эцэст нь докторийн зэрэг хамгаалсан хүн байв. Түүний карьер тухайн үедээ үнэхээр бахархмаар байсан. Тэр Дикийн их сургуульд харилцаа холбооны чиглэлээр багшаар ажиллаж дижитал соёл, сошиал медиа хэрхэн өсөж хөгжиж байгаа талаар судалгаа хийдэг байжээ. Оюутныхаа нүдэнд Адам бол онцгой багш. Түүний өрмөц заах арга барил, хөгжилтэй яриа, сонирхолтой хичээл нь анги техник, уйдгартай биш амьд болгож өгдөг байв. Тэр гүн гүнзгий мэдлэгтэйгээс гадна дижитал мултимедиа хэрэгслийг чадвартай ашиглаж, оюутнуудыг тайван бүтээлч уур амьсгалд хичээлээ ойлгож авахд тусалдаг байсан юм. Ийм учраас олон оюутны хайр хүндэтгэлийг хүлээж орчин үеийн шилдэг багшийн жишээг игдэг байжээ. Харин тэдний хувьд сая огт санаандгүй нэгэн жирийн мэд санагдах эрдэм шинжилгээний семинараас эхэлсэн юм. Тухайн үе Чинчэн Мельбурн их сургуулийг төлөөлсөн шилдэг оюутны хуваар Дикийн их сургуульд зохион байгуулагдсан семинар дүрэгтэн оролцжээ. Тэр семинарын гол илтгэгч нь Адам Браун байсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Адамын гүнзгий мөртлөө ойлгомжтой тайлбар Чинчэнийг ихэд татсан байна. Харин эсвэргээрээ асуулт хариултын үеэр Чинчэний тавьсан ухаалаг, хурц асуултууд Адамд хүчтэй сэтгэл үлдээжээ. Семинарын дараа Адам өөрөө санаачлан Чинчэнтэй ярилцах боломжийг хайж эхэлсэн байна.
Удалгүйдэд академик сэдвээс эхлээд өдөр тутмын амьдралын талаар хүртэл ижил сонирхол ихтэйгээ олж мэдчихэ. Эхэндээ зүгээр л эрдмийн яриа байсан зүйл аажмаар урт илүү дотн яриан шилжиж өөртөө анзаарахгүй байтал Хятадын оюутан бүсгүй Австралийн залуу багш хоёрын хооронд хайр дурлал цэцгэлсэн байна. Тэр уулзлаас хойш Адам Чинчэнийг олон соёлын арга хэмжээнд урах болжээ. Тэд Мельбурний хөл хөдөлгөөнтэй годамжаар хамтдаа алхаж, хотын өвөрмөц уран цэцлийг мэдэрч, уран зургийн үзэсгэлэн үзэж, эрдэм шинжилгээний хурлуудад хамт сууж, санаа бодлоо солилцдог байв. Чинчэнч бас Адамыг өөрийн соёлд ойртуулж эхэлсэн. Түүнд хятад хэл зааж, ханзыг нэг зураасаар нь бичиж сургаж, уламжлал хятад хоолоор дайлдаг байлаа. 2 жилийн турш үргэлжилсэн аж аргалтай үргэлжлийн дараа тэд аль бие осоор гэрлэхээр шийджээ. 2017 он Чинчэний төрөлх нутаг Жанши мужид Хятадын уламжлалт хэм маяг шингэсэн халуун дулаан ур амьсгалтай хормын яслал болсон байна. Тэр өдөр Чинчэн Адам хоёр гар гараасаа атхан нүүр дөрөв инээмсэглэн ад жаргалтай хосмод тарагдаж байв. Адам жаахан Ива агуу хятад хэлээрээ эхнэрийнхээ эцэг их төрөл төрөсtöд талархал хайраа илэрхийлжээ. Түүний энгийн атлаа чин сэтгэлийн өгс хормын танхимыг алга ташилд өрөөлөөр дүүргэсэн юм. Тэр мөчөдөд үнэхээр л бүх хүний нүдэнд хамгийн аз жаргалтай ус байлаа. Хормын дараа тэд Австрал буцаж ирж амьдралынхаа шинэ үдсийг эхлүүлжээ. Адам Текийн их сургууль багшлах ажлаа үргэлжлүүлж карьер нь улам ахиж байв. Тэр зөвхөн анги танхимд амжилт гаргаад зогсохгүй, эрдэм шилжгээний хүрээнд нөлөөтэй судалгаанууд гаргасан. Харин Чинчэн мэргэжлийн мэдлэг, төрлийн авиасаа ашиглан Австралийн нэр хүндтэй компанид бүтээгдэхүүн зохион бүтээгчээр ажиллаж оржээ. Түүний бүтээл сэтгэлгээ, ажилдаа үнэн хандлага нь удалгүй хамт олон удирдлагынхын зүгээс хүлээн зөвшөөрөгдөж хүндлэлийг авчирсан юм. 2 хөөрхөн хүүхэд нь ээлж дараалан төрж гэр орныг инээд баяр хөөрөөр дүргсэн байна. Амралтын өдрүүдээр тэд гэр бүлээрээ цэцэрлэг түрээлэн явж хамтдаа өнгөрүүлэх үн цэнтэй мөчүүдийг эрхэмлдэг байв. Гаднаас нь харахад тэдний амьдрал яг л төгс аз жаргалтай байсан юм. Гэхдээ 2 хүүхэдтэй болсноор гэрт нь асар их баяр хөөр эрхийн зэрэгцээ, томоохон сорилтуулт дагалдан иржээ. Хүүхэд хүмүүжүүлэх талаар тис өөр үзэл бодол нь аажмаар гэр бүлийн маргааны эхлэл болов. Түүний хувьд ээж, эхнэр байх нь бүх зүйл биш. Чинчэн өөрийгөө мэргэжлээрээ хүндлэгдэх ёстой гэж боддог байлаа. Чинчэн орчин үеийн эмэгтэйн төлөөлөл байсан. Тэр гэр бүл ажлаа хоёулангийн зэрэг авч явах бүрэн чадвартай гэдэгтээ итгэлтэй байв. Хүүхдүүдтэй анхаарал тавихын зэрэгцээ, дизайн гэх өөрийн дуртай салбарт хөгцөөр байхыг тэр хүсдэг. Түүнчлэн ажиллах нь зөвхөн өөрийгөө батлахын төлөө биш, харин хүүхдүүдтэй илүү сайхан амьдрал, илүү сайн боловсролын боломж бүрдүүлэхийн төлөө гэж үздэг. Гэтэл яг эдгээр энгийн ойлгомжтой мэт мөрөөдлүүд тэдний гэрэлтийг аажмаар ан цавтаа болгож эхэлсэн юм. Адамын бодол огт өөр. Тэр уламжлалт үзэлтэй хүн байсан бөгөөд хүүхдтэй болсны дараа эмэгтэй хүн бүх цаг заваа гэр бүлдээ зориулах ёстой гэж итгэдэг байжээ. Адамын нүдэнд ээж хүний хамгийн чухал үүрэг бол хүүхдээ асрах явдал. Тэгж байж л хүүхэд эрүүл аз жаргалтай өснө гэж тэр боддог байсан юм. 2 настай хүүгээ цэцэрлэг түлдэх болгондоо хүүн үйлэн ээжигээ хайхад Адамын сэтгэл өвддөг байв. Тэр хүүхэд хэтэрхий жаахан ээжээсээ хол байх ёсгүй гэж боддог. Адамын хувьд цэцэрлэг тавиулах нь хүүхдэд ашиг тусгаас илүү хор хөнөөл авчирна гэж үздэг байв. Харин гэртээ ээжтэйгээ байвал хүүн илүү сайн өснө гэж итгэдэг. Энэ зөрүүтэй үзэл бодол нь тэдний гэрэлтийн маргааны эхлэл байсан юм. Эхэндээ тэд тайван сууж ярилцаж бие биенээ ойлгох гэж хичээдэг байв. Гэвч хинч буулт хийхийг хүсээгүй учраас яриа наажмаар маргаан болж хуурсан. Нэг удаа Чинчэн чухал төслийн улмаас орой хүртэл ажиллах шаардлагатай болсон байна. Тэр өмнө нь Адамтай ярилцаад тухайн өдөр баг хүүгээ цэцэрлэгээс авахыг түүнд даатгсан юм. Гэвч Адам хүүгээ цэцэрлэг дээр уйлж ээжигээ хайж байгааг хараад өөрийгөө барьж чадсангүй. Хэд хоног хуримтлагдсан уур хэлэн нь тэр дороо дэлбэрчээ. Гэртээ ирмэгцээ тэр бүх бухимдлаа эхнэртэй гаргаж хүүхдтэй огт анхаарал тавьдаггүй, зөвхөн ажлаа боддог гэж Чинчэнийг буруутгасан байна. Чинчэн цочирдож дараа нь хоолой зангирч өөрийгөө өмөрч эхэлжээ. Түүний хувьд хийж байгаа бүх ажил нь энэ гэр бүлийн төлөө, хүүхдүүдтэй илүү сайхан ирээдүй өгөхийн төлөө байв. Гэвч Адам түүний үгийг огт сонссонгүй. Ийхүү маргаанууд үргэлжилсээр улам ширүүсч хэрүүл ойр ойрхон гардаг болжээ. Маргаан даамжрах тусам Адамын сэтгэл хөдлөл улам тогтворгүй болж өөрийгөө барихад улам хэцүү болж байлаа. Аажмаар хүчирхийллийн шинж тэмдгүүд ил гарч эхэлсэн юм.
Маргалдаж байхдаа тэр гинэт гараа өргөж зохих гэж байгаа мэт ашигладаг болжээ. Хэдийгээр зогсон удаа байгаагүйш зөвхөн тэр зандал хийсэн хөдөлгөөнүүд нь Чинчээнийг айлгахад хангалттай байсан. Тийм өчүүдэд Чинчээн үгээ залгин дуугүй болж чимээгүй суухаас өөр аргагүй төрдөг байв. Тэр харц тэр хөдөлгөөний харах бүрт зүрхэн найдас аргаа барсан мэдрэмжээр дүрдэг байлаа. Нэгэн цагт зөөлөн анхаарал халамжтай үргэлж түшиг тулгуур болж явсан нөхөр нь ийм ууртай төрөмгийн хүн болж хуурсанд Чинчээн өөрөө ч итгэж чаддаггүй байв. Тэр олон удаа тайван сууж чин сэтгэлээсээ ярилцаж асуудлыг шийдэх гарц олохыг оролдсон. Гэвч ярилцах болгонд маргаан улам уртдаж тэдний хоорондын зай улам олдож Чинчээний сэтгэл дэх найдвар улам бүдгэрсээр байлаа. Гэрт доторх дарамт тэгсэх тусам Чинчээн өөрийгөө улам боогдсон мэт мэдэрч эхэлсэн юм. Тэр ганцаараа давхад хит хүнд байгаагаа ойлгож гаднаас дэмжлэг хайж эхэлжээ. Ингээд ээжтэй нөхцөл байдлаа нуудлгүй ярьж сэтгэлээ худалсан байна. Охиноо ямар байдалд байгааг мэдсэн ээж нь маш их санаа зовж энэ гэрлэлтийг дахин нэг бодож үзхийг охиндоо дахин загчээ. Гэвч хоёр жаахан хүүхдэд бодоход Чинчээн салах шийдвэрийг гаргаж чадсангүй. Адам өөрчлөгдөж магадгүй нэг л өдөр тэд дахин тэр анхны аз жаргалтай өдрүүддээ эргэн очиж чадна гэсэн өчүүхэн найдвар амьдарч байв. Харамсалтай нь бодит байдал түүний бүх хүслийг ницаасан. Адам огт өөрчлөгдсөнгүй. Тэр эхнэрийнхээ энгийн нийгмийн харилцаа хүртэл хязгаарлах гэж оролдож хатуу хяналт тогтоох болжээ. Адамын нүдэн Чинчээн бүх цагаа зөвхөн гэр бүлтэй зориулах ёстой. Ажил, найз нөхөд, гаднах амьдрал түнд байх ёсгүй мэт санагддаг байв. Ингэж яваад Чинчээний амьдрал бүхэлдээ аажмаар нуран унж эхэлсэн юм. Тэр өөрийгөө торон тойрогдсон жижигхэн шувуу мэт мэдэрч нисхийг хүссэн ч зүхтах гарцгүй болсон мэт байлаа. 2022 оны 9-р сарын 13-нд Австралийн Виктория мужийн дээд шүүхэд энэ цочирдсан мэргийн шүүх хурал аль бие осоор эхэлсэн юм. Олон нийтийн анхаарал камерын өмнө 40 настай Адам Браун 20 ангийн хувцастайгаар танхимд орж иржээ. Түүний царай цонхиж нүд нь ядарч туйлдсан харагдаж байсан нь нэгэн цагт Дикийн их сургуульд анги 4 оюутны өмнө хөвгчлөлтэй эрч хүчтэй зогсож байсан багшийн дүртэй огтхон ч адилгүй байв. Шүүхийн эхний шатанд Адам өөрийгөө хамгаалсан гэсэн тайлбараа дахин давтсан. Тэр эхнэр нь эхэлж зэвсэг байранд дайрсан. Тэд хоорондоо ноцлож байгаад эмх замбараагүй байдал донд эхнэр нь нас барсан гэж мэдүүлжээ. Гэвч прокурорууд бодит нотлох баримтууд гэрчүүдийн мэдүүлгийг танилцуулахад түүний энэ тайлбар маш хурдан нуруу унсан юм. Баримтуудыг өгөөсгөх аргагүй басны дараа Адам эцэст нь нулимс тослуулан эрхэм шүүгчээ би буруутай гэж хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх хурал дээр өмгөөлөгч Адамын ял шийдэгдлийг багасгахыг оролдсон. Адам өмнө нь ямар ч гэмт хэрэг холбогдож байгаагүй. Нэр хүндтэй их сургуулийн багш байсан гэдгийг нотлох тодорхойлолтыг шүүхэд авчруулжээ. Мөн Адам тухайн үед амьдралын дарамтад тасн зогсож чадахгүй болсон сүйдсэн сэтгэл зүйн эмгээг сэтгэл гутрал орсон байсан. Дээр нь бага насны хүүхдийн асаргаа ахийнх нь гинтийн үхэл зэрэг олон дарамт давхардаж сэтгэл зүйн ачаал нь дээд зэгтээ өрсөн гэж тайлбарласан байна. Тэдний хор бол энэ бүхэн түүнийг сэтгэл хөдлөлийг хянах чадвараа алдахад хүргэж эмгэнэлт хэрэг гарах болсон шалтгаан аж. Гэвч эдгээр тайлбарыг шүүх дээрх баримтууд шууд нацаасан юм. Зураг, гэрчүүдийн мэдүүлэг, хөршүүдийн яриа бүгд энэ хэрэг гинтийн уур элем биш. Удаан хугацаанд үргэлжилсэн гэр бүлийн хүчирхийллийн үр дагавар байсныг тодорхой оруулж байв. Прокурор хэрэг гарсан шөнийн үйл явдлыг алхамаар дахин сэргээж тайлбарлав. Тэр үед хэд хэдэн хөрш Чинчээний гэр доторх зүрх шимшрэн морилтыг тооцоонсон байжээ. Болиоч туслааш намааг алах гээд байна. Эдгээр айц дөрөн үгс харанхуй шүн дундуур цуйратаж удалгүй байшингаас арын ашаа хүртэл үргэлжилсэн ширүүн тэнцэл болон хувирсан байна. Эцэст нь Чинчээн цус алдаж газар унжээ. Шүүх шинжилгээний дүгнэлт дахин цугаа бүх хүнийг цочирдуулсан юм. Түүний биед нийт 11 утгалсан шарах байсан бөгөөд үүнээс хүзүү цээж хэсэг тавсан 3 шарах. Тус бүр нь амь насанд төрхүүц байжээ. Эдгээр шархан тасралтгүй хэрцгий дайралт байсныг тодорхой оруулж байсан бөгөөд үүнийг ямар ч байдлаар өөрийгөө хамгаалсан гэж тайлбарлах боломжгүй байв. Харин Адамын биед өрдөө өнгөц зураас жижигхэн шархнууд л байсан нь хоёр хүний авсан гэмтлийн хоорондын асар их ялгааг илтгэж байлаа. Энэ ялгаа хэн халдагч, хэн хохирогч байсныг тодорхой оруулж байсан юм. Үүнээс гадна цагдаа нар хэргийн газраас 2 удаг олсон бөгөөд хоёулын дээр нь Чинчээний ДНХ илэрсэн байв.
Энэ нь Адам Браун эхнэрээ өнөөсөн гэдгийг бүрэн нотолсон баримт болсон юм. Мөн Чинчээний ээж хүүхэд видеогоор мэдүүлэг өгсөн байна. Нулимс туслуулан ярихдаа Адам хэрхэн зөв бусаар харьцдгийг өөрийн нүдээр харж байсан тухай ярьжээ. Охиндоо санаа зовсныхоо улмаас тэр байнга видео дуудлага хийж байдлыг нь шалгадаг байсан гэдгээ шилсэн байна. Одоо харин охиноо алдаж амьдрал нь нөхөж баршгүй юу гашууд автсан. Өдөр бүр айдас дунд амьдарч байгаагаа илэрхийлжээ. Тэр хэлэхдээ шүн болох болгонд охиныхоо тусламжгүйсэн орилолт чихэндвэн дахин сонсогддог гэж уйлан ярьсан байна. Шүүгч шийдвэрээ танилцуулахдаа амьдралын дарамтад дасан зогсож чадахгүй болсноос үүдсэн сэтгэл зүйн эмгээг эсвэл сэтгэл гутрал нь хүчирхийллийн гэмтэрхийг зөвтгөх шалтгаан байж огтхонч болохгүй. Амьдралын өөрчлөлтөд дасан зогсож чадаагүй байдалтай хүмүүр утга бариад хүний амьд хүрдэггүй. Шүүгч онцгой нь нэг зүйлийг тодтогсон. Хэрэг гарсан тэр шөнө Адам зогсох боломж олон байсан. Гэтэл тэр зогсоогүй, харин товтлогоогоо үргэлжлүүлсэн гэжээ. Мөн шүүгч Адамын талын гаргасан өөрийгөө хамгаалсан гэсэн тайлбарыг бүрэн нисаасан байна. Чинчээний гар дээр хамгаалсан шарх илэрч биеийн хувьд Адамаас хавьгүй жижиг, Адамд зөвхөн өчүүхэн зураас л байв. Энэ бүх баримт Чинчээн өөрийгөө хамгаалахын тулд эцсийн мөч хүртэл тэмцсэнийг, харин анх дайрсан хүн нь Чинчээн биш гэдгийг тодорхой харуулж байлаа. Чинчээн бол халтагч биш, харин амьдралаа аврах гэж цөхрөнгөө барж тэмцэн хохирогч байсан юм. Эцэст нь бүх нотлох баримт гэрчийн мэдүүлгийг нэгтгэн дүгнсний дараа шүүх шийдвэрээ гаргав. Адам Браун эхнэрээс наатагаар хөнөөсөн гэмт хэрэгт буруутгагдаж нийт 24 жилийн хоригдол авсан бөгөөд эхний 17 жил нь тэнсэн суллагдах эрхгүй байхаар тогтоожээ. Ялыг унших үеэр шүүгч нэг зүйлийг онцлон хэлсэн байна. Адамын хөдөл зөвхөн Чинчээний амийг аваа зогсохгүй. Тэдний хоёр жаахан хүүхдийн амьдрал хизээж идэхгүй шарх үлдээсэн гэжээ. Хүүхдүүд ээжигээ урд алдаж харин эцэг нь шоронгийн цаанд амьдралаа өнгөрүүлэх болсон нь тэдний ирээдүйд арилшгүй харс өдөр үлдээсэн юм. Шүүгч мөн нэмж хэлэхдээ хэрвээ Адам хэрэгээ хүлээж эрт гин буруугаа хүлээмжшөөрөөгүй бол энэ эргийн дээд аль 29 жил хүртэл байх бүрэн боломжтой байсан гэжээ. 24 жилийн орхиал нь түүний эрт хүлээсэн гин бурууг харгалзан үтсэн шийдвэр боловч ийм хэрцгий гэмт хэрэгт хууль ямар хатуу байр суурьтай байдгийг хангалттай илэрхийлсэн ял байсан юм. Энэ шүүх хурал нийгэмд тод дохио өглөө. Хууль гэр бүлийн хүчирхийллийг төвчгүй. Мөн энэ хэрэг бидэнд нэг зүйлийг сануулсан юм. Хэн нэгэн өмнө нь лекцийн тавцан дээр зогсож алдар нэр хүндтэй байсан байлаач сэтгэл хөдлөлөө хянах чадвараа алдвал хэрцгий гэмт хэргийн зам руу унах бүрэн боломжтой. Тэгээд эцэст нь хамгийн хатуу шийдэглийг төлөхөөс өөр замгүй болдог. Энэ нэмэгнэлт явдал олон нийтийг зочроож ихээхэн маргаан дагуулсан. Зарим хүмүүс олон улсын гэрлэлт, соёлын зөрчлөөс болж амархан хэвдэрдэг гэж дүгнжээ. Гэвч үүнийг ингэж ерөнхийлж ойлгож болохгүй. Энэ нь ганц тохиолдол бөгөөд бүх гэрлэлт ийм биш. Адам Брауны гэмт хэрэг соёлын ялгаанаас үүдээгүй. Харин гажууд үзэл бодол, зан чанарын доголдол олон жилийн турш хоримтлагдсан амьдралын дарамтын зайлшгүй үрдэн байсан юм. Хэргийг наривчлан харуул түүний сэтгэл зүйн дүр зураг тод харагдана. Өөрийн итгэл үнэмшилтэд хэд баригдаж бусдыг захирах хүсэл нь аажмаар хүчирхийлэл болж хувирсан. Философийн доктор нэр хүндтэй их сургуулийн багшийн хувьд Адам өөрийгөө оюуны өвд давуу гэж үздэг байв. Тэр бусдын бодлыг сонсч чаддаггүй, зөвхөн өөрийнхөө үзэл бодол баригддаг байжээ. Хүүхэд хүмүүжүүлэх асуудал дээр энэ зөрүү зан нь бүр тод илэрсэн. Тэр ээж хүн заавал бүтэн цагаар хүүхдтэйгээ байх ёстой гэж хатуу итгэж, Чинчээний карьерийн хүсэл хөдөлмөрийг санаатаагаар үүсгэж байв. Хүүхэд цэцэрлэгт явахдаа уйлдаг гэдэг сүбхтийн мэдрэмжийг ашиглан эхнэрийнхээ сонголт хичээл зүтгэлийг бүрэн өгөөсгсөн юм. Ингэснээр оюуны бардамл нь харилцаанд төвчээргүй байдал болж хувирч жирийн санал зөрөлдөөнийг эрх мэдлийн тэмцэл болгон хувиргасан байна. Намайг даг гэсэн хандлага давмгайлж эхэлсэн. Адам лекцийн танхимд гайхалтай багш байж чадсан ч амьдрал дээр хамгийн энгийн чадвар болох сэтгэл хөдлөлөө удирдахыг огт эзэмшээгүй байв. Хэргийн материалуудаас харахад Адамын үйлдэл хууль заасан сэтгэлийн хөвөрлөөс үүдэлтэй гэмт хэргийн шинжтэй. Урдчлан төлөвлөөгүй ч маргааны үеэр Чинчээний эсэргүүцлээс болж ухаанаа алдан бүрэн хяналтаа алдсан байна. Хөршүүт хаалга балбаж байхад зогсох боломж байсан. Гэтэл тэр хүчирхийллээ үргэлжлүүлсэн. Дараа нь бүр өөрийгөө хамгаалсан мэт худал дүүх зохиож бурууг нас барсан эхнэр рүүгээ чихийг оролцсон юм. Энэ хэрэг бол зүгээр нэг анхааруулга биш, харин дохио юм. Бид харилцаандаа илүү анхааралтай сонсож, илүү тод харж, гэрэлтийн доторх хүчирхийллийн шинж тэмдгийг
үйл тавихгүй байх ёстойг сануулж байна. Мөн хүн чанар ухаарл хоёрын эцсийн хил хязгаарыг хизээж давж болохгүйг сануулж байгаа юм. Ингээд өнөөдрийн эргийн түрээ дуусаж байна. Та бүхэн бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.